шинэ номын сан нэгдсэн гэсэн байхгүй юу? Тэр номын санд нь очиж үзмээр санагдаад бүртгэл энэ төр нийлэх гэж жоох юм болох юм шиг байна гэхдээ оруулал ороод би яаж яах нь хоолтой явж байгаа. Хоолтой оруулах нүггүй оруулахгүй бол конгрессийн номын сан руу ороод болохгүй бол яг гадаас сууж байгаа жоох юм яаж харъя дөө. Миний өглөөний цай ер нь ингээд 4-5 орцтой. Тунаа, авокадо, өндөг, шош. Тэгээд яг энийгээ заримдаа чанаад, заримдаа шараад, заримдаа холж утгаад, заримдаа өөр талхан дээр тавиад гээд янз бүр хэрэгтдэг.
Because there's a difference between being cocky and just being confident. Oh, right. Right, that's the word. I wouldn't like. Thank you. You get credit for it? Yeah. Or was it like, no, I have to look at that. By $300. There's something that works for the stage, shouldn't have these things, but sometimes I'm like, we do that. Одоо 9:40 болж манай хичээл сая тараад би одоо автобусныхаа буудлын руу болох гэж байна. Өнөөдөр амар урт өдөр байлаа. Гэтэ сүүлийн хичээл гоё хичээл болохоор хурдан өнгөрчдөг юм аа. Ямар ч хэлсэн. Гэтэ яраад жоохон хичээлээ уншиж агаад маргааш өглөө хичээлтэй. Тандаа. Inner peace, inner peace, inner peace. Одоо би жоохон юм уншиж агаад маргааш өглөө эртс ирээд хичээлдээ суучаад гүнтэй уулзчаад их чухал их ажиллагаа нэг амар чухал их ажиллагаа. Тэгээ танаа дахиад нэг их чухал ажиллагаа. Сая манай автобус өнгөрөө явчихвал яах вэ? Ёо. New technologies, automation, machines. Yet another one is new forms of organization, more difficult to define. So you know that We can also find that the highest income group typically experience a faster growth rate with The former president blaming anxiety in office for his transgressions. You've been in a 15-round prize fight that was extended to 30 rounds. And
Би одоо хонсоо будах гэж юм. Надаа ийм юм байхгүй юу? Тэгээд би одоо намар болж байгаа болохоор гоё зөвл хүн намрын өнгөр бодмаар санагдаад ийм өнгөр бодох гэж байгаа. Манайчин орон цагаараа эрчим хүчийг авсах авдаг байлаа. Оргил цагаар тий. Тэгээд энэ чинь галуураа усан цахилгаас таац гэж ярьдаг юм. Тэгээд тэр хөнгөлт байхгүй бол сайн нэг хэсэг сандраллаа шүү дээ. Тэр нэмэлт байхгүй бол арсаж. За тэгэхээр бас манайд нийлүүлдэг тул шатхууныхаа хэмжээг нэг хэсэг бассан. Манай хувьд юу ч болов уу. So what I'm gonna do for today is to try out my new sausage. Okay. Lemon. Nice. Hi. Өдөр бүтэн сайн яраа. Надад зөндөө хийх юм байна л та гэхдээ жоохон залхуурай таа. Тэгээд гэтээ маргааш гэдэг хүн хийгдэх юм шиг байна штэ одно гэж өөрөө хэлэх гээл. Яг ингээд өөр юм бодогдоод байна л да. Би жолооны өнгөлөх гээд хичээж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг Монгол жолооны өнгөлөхтэй байсан болохоор энэ дахиад сургалтанд суугаалгүй. Гэхдээ дөрмийнхөө шалгалтыг өгөөд, жолооныхоо шалгалтыг өгөөд тэгээ 3 цагийн алкогол одоо драгны тест өгөх тийм сургалтанд суугаад тест өгөх хэрэгтэй. Тэгээд уг нь тэр сургалтанд суугаад тестийг өгсөн, юуг нь авсан, жолооныхоо дөрмийн шалгалтыг өгсөн. Тэгээ одоо зөвхөн жолооныхоо шалгалтыг өгдөө байхгүй юу? Хотын жолоо гэдэг чтэй. Тэгсэн чинь би Америкт юусэн машин бирж үзээгүй. Тэгээд Монголд ч бас би нэггүй жолооч ялаа гэхгүй. Тэгээд энд бас нөгөө нэг жолооны шалгалт өгөх заавал өөрийнхөө машиныг эсвэл таньдаг хүнийхээ даатгалтай машиныг авчирч ер нь машинаа өөртөө авчих хэрэгтэй. Тэгсэн чинь надад нөгөө нэг дадлага их машин байхгүй болохоор би тэрэн дээр жоохон гаццсан байгаа юм л та. Тэгээ сая тэрнийгээ бодоод жоохон судалж үзсэн ч өгөн сургуулиуд жолооны сургуулиуд тийм дадлага хийх тэгээд яг тэр жолооны тестийн өдөр юу яах машинаа рент хийх тийм програмууд байдаг юм байна л та. Гэтэ бас жоохон үнэтэй байна. 4 цагийн 2 цагаар 2 удаа жолооны сургалт тэгээд машинаараа одоо ингэ тест өгүүлнэ гэснээр $285 гэж. Яа, тэгээд би сая харчаад тиймэрхүү юм жоохон судалж хагаад яг бүр болохгүй бол тэгэхээр ингээд надад ч одоо би баг бүтэн сар болчлоо жолооныхоо дөрмийн шалгалтыг өчөөд тэг баг тэрнээс өөр аргагүй болчихж байгаа юм. Баг энэ л хамгийн дээр арга юм байна да гэж бодвол ууг нь Америкт нэг хүн болгон дөрмийн мөрддөг болохоор ингээд зам ам нь ингээд айгүй ойлгомжтой.
болохоор ингээд машин барихад гайгүй амархан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ нэгдүгээр хурдны зам дээр амар хурдан явна. Тэгээ хоёрдугаар нь олон игний зам чинь ингээд хаашаа налуугаар нь гараад явах нь жоохон ойлгомжгүй. Яг нөгөө нэг жолоочийн хажуудлын судлаас харахад тэгж санагддаг байхгүй юу. Тэгээл гэтээ уг нь жолоочулчулах хэрэгтэй маа. Америкт ер нь машингүй байх жоохон хэцүү. Гэтээ би жолооны үнэлэх авсан ч гэсэн машин авах уугүй юу гэдэг тэр бас бодох хэрэгтэй. Тиймхүү бодлууд бодогдоод байна. Жил хийх хэрэгтэй байдаг. Миний унших номнуудын намайг ингээд тийм ингээд төр зүр нуугдсан. Хүлээгээд байгаа байхгүй юу. Тэгэл. Яанда одноо минь яан. Одоо хичээл хийлээ. Одоо яг хийлээ. Одоо яг.